Сайн байцгаана. Тэгэхээр студ мөн Эрдэнэ болон ганцраг нэр ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр Викторийн анализ бол алтны тухай, алтны роялти. За алтны роялтиг бүгдээрээ улсын хурл маань хилцээд өсгсөн. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд 2.5% роялтиг буюу одоо ашигт малтантай нөөц ашигласны төлбөр юм байна. Энэ төлбөрийг сүүлийн 4-5 жилийн хугацаанд бол 2.5% тогтвол байсныг энэ оны 4 сарын сараас эхлээд 5% болгож өсгсөн. За энэ өсгсөн үйл явдал нь өөрөө алтны даалд арилжааг өсгсөн үү гэдэг ийм асуултын тэмдэг асуухад бол хүрэж байгаа маа. Даалд арилжаа гэдэг ойлоо тодруулж хэлвэл. Даалд арилжаа гэхээр ерөөсөө ингэж байгаа. Олборлолчод Монгол банкнд тушаахгүй гадагшаа гаргаж ийна л гэсэн санаа. Тэгэхээр тэрийг л би даалд арилжаа гэж тайлбарлаад байгаа. За яагаад ийм даалд арилжаа гэдэг ойлголтыг гаргаж яриад байна вөхөр өмнөх өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд бол манай улс алтны яг энэ роялти дээр хэд хэдэн татварын төвшөнтэй байж ирсэн. За 5% байсан, 10% байсан. За бүр гинтийн ашиг 68 гэж байсан. Тэгээ гинтийн ашиг 68% татвартай үед бол манай улс бол жилдээ хамгийн багт бол 2 тонн алт авчихсан. Үүний дараа 10% болоход бол 6 тонн болсон. Үүний дараа 10-аас 2.5% болоход бол 22 тонн болсон өнгөрсөн жил гэсэн үг. Одоо буцаад 2.5-аас 5 болоод өсчлөө. Тэгвэл энэ буцаад даалд арилжааг өсгөх үү гэдэг юм л зүйлийг л асуултанд хариулах гэдэг байна. Тэгээ энэ үзэгчтэй бас сануулж хэлье гэж бодож байна. Өмнө нь одоо миний нийтлэл бол Icon сегмент дээр гарсан. 2019 оны 1 сарын 4-ний өдрийн юм нийтлэл байгаа. Энэ роялтиг өсгөх шийдвэрийг бол 4 сард улсын хурл гаргасан. Тэгэхээр 1 сарын 1-ээс бол энэ алтны роялти бол 2.5 байжгаад 10 болцсон байсан. Тэгээд 4 сар хүртэл 10-аараа явж хагаад тэгээд улсын хурл 5 болгоо батлангууд 5 болж буурсан байгаа. Тэгэхээр энэ шийдвэр гарахаас өмнө энийг 10% болгочих юм бол манай нийт алтны арилжаа бол өөрөө 10 тонн орчим алт бол даалд хэлбэр шилжих нэ гэдэг энэ анализ тооцоо суулгааг бол Icon сегмент дээр гаргаж тавьсан байж байгаа. Тэгэхээр энд бол би бол юу гэж гарч өгсөн гэхээр 50 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөө 300 сая долларын валютын нөөцөө алдах уу гэдэг ийм асуултын тэмдэг тавьсан. Дараа нь хоёулаа энэ шинжээчийн цагаараа бас хүргэсэн. За энэ бол 3 сарын үед гаргаж ирсэн юм юу байгаа. Шинжээчийн цагаар хүргэсэн мэдээлэл байгаа. За энэ дээр бол би бол юу гэж тавьсан бэ гэхээр 5% болгох юм бол алтны роялтыг 5% дээр тогтоох юм бол 5.5 тонн алт бол даалд хэлбэрлэл шилжих юм байна гэдэг ийм бас тооцоог бол гаргаж ирсэн. За энэ нь өөрөө тухайн үеийн ханшаар бол 210 сая доллар болох юм байна. Энэ 210 сая доллар бол өнгөрсөн жилийн бүтэн Монгол банкны хийсэн интервенцийн 19%-тай тэнцэх хэмжээний валютыг бид нар бол даалд хэлбэрлэл шилжүүлж алдах нэ. Нөгөө талдаа яг нэг 55 тэрбум төгрөгийн нэмэлт одоо татварыг авах юм байна гэдэг. За ийм тооцоог бол ингээд хийж исэн юм аа. Хугацааны хувьд энэ бол 1 сард яригдсан асуудал. За энэ бол 3 сард яригдсан асуудал. Тэгэхээр энэ бол нөгөө яг он гараад татвар 10% хэрэгжижсэн үеийн 10%-аар тооцоход 10 тонн гэж тооцчихсан. Сүүлд нөгөө их хурал дээр чинь 10 биш ер нь нэг 5 дээр буух магадлал байна гэдэг ингээд яриад эхэлсэн л да. Тэр үед нь бол дахиад хоёлаа ярьсан. 5%-аар авах юм бол 5 тонн алт бол даалт хэлбэр шилжих юм байна штэ гэдэг ийм тооцоо судалгааг бол хийж исэн байгаа юм. Тэгээ энэ үр дүнг би эргээд нэг сануулъя гэж бодлоо. Яагаад вэ гэхээр одоо эхний хагас жил дуусаад бодит тоо гараад ирсэн. Тэр бодит байдал дээр нөхцөл байдал яаж өөрчлөгдөж байна гэдгийг дараагийн слайдаар харъя. Тэгэхээр 19 оны сар болгон тушаасан одоо 18 оны тухайн сард тушаасан алтны хэмжээ Монгол банкны одоо худалдаж авсан алтны хэмжээ энд харагдаж байгаа тонноор. Жишээлбэл 18 оны 1 сард бол 1 тонн гаруй алт авч исэн байна. За гэх мэтчлэн ингээд 2, 3, 4, 5, 6 саруудад 18 онд бол энэ шараар илэрхийлж байгаа баараар илэрхийлэгдэх ийм хэмжээний алтыг бол одоо Монгол худалдаж авч ижээ. За тэгвэл 19 онд гарснараа энэ цагаан нь өөрөө харагдаж байна. Тэгэхээр бүгдээрээ харъя тийм үү. 19 онд тушаагдсан нийт сар болгоноор тушаагдсан алтны хэмжээ ингээ харах юм бол 18 оныхоос 1, 2, 3 дугаар сард бол бага байна те. Тэгэхээр энэ бол яаж юм гэхээр нөгөө 4 сард хууль батлагдсан учраас татвар буурах магадлал тухайн үед өндөрөөс учраас хүмүүс алтаа зарахгүй хадгалаад исэн байхгүй. Тийм учраас энэ одоо
эхний 3 сард бага байсан гэж хэлж болно. За 4 сард алтны татвар 5% болоод батлагдсан. За тэгэнгүүт 19 онд бол 18 оныхоос нэг жоох их байна те. Энэ оны 4 сард. За 5 сард арай бас жоох их байна тийм үү? 19 оны 5 сард энэ цагаан байхад 18 оны 5 сард бол энэ шар байсан байна. За гэтэл 19 оны 6 сар буюу өчигдөр хэдхэн хоногийн өмнө Монгол банкны сайтан дээр энэ тоо тавигдсан. Шууд энийг аваад ярьж байгаа юм би. 19 оны 6 сард Монгол банкнд нийт 179 тонн алт тушаагдсан байхад 18 оны 6 сард 218 тонн алт тушаагдчихсан байна. Тэгэхээр энэ л өнгөрсөн оны өсөлтөөс өсөлтөд харьцуулахад хамгийн ихний бууралд ажиглагдж байгаа сар бол 6 сар байлаа гэж би хэлэх гээд байна. За тэгэхээр яг мэдээж хэрэг тухайн сар бол тухайн ямар нэгэн үйл явдлын нөлөөллөс болоод гажууддаг тохиолдол байдаг тийм ээ. Шинжээчдийн хувьд бид нар бол яг сарын датанд бол итгэх нь бол бас өрөөсгөл байдаг шүү дээ. Тэгэхээр яадаг вөхөр бүгдээрээ дандаа оны ихнээс хоригдлуулж тооцож гаргадаг тийм нийт маркет тренд хаашаа байна гэдэг гаргахын тулд. За тэгвэл энэ доотлолтод би оны ихнээс тушаагдсан алтны хэмжээг харуулж байгаа. Тэгэхээр өнгөрсөн оны 18 оны 6 сарын 31-ний байдлаар өнгөрсөн одоо оны ихнээс нийтдээ 713 тонн алт тушаагдсан байхад энэ оны 6 дугаар сарын 30-ны байдлаар оны ихнээс 599 тонн алт тушаагдсан. Өөрөөр хэлбэл энд 1.1 тонн алт дутуу байна шүү дээ. Тэгэхээр энд би хүснэгтээр харуулж байгаа. Сарын өмнөх оны муу ихтэй дандаа харьцуулсан явж байгаа. Тэгэхээр яг өмнөх оны энэ оны одоо 1-р сарыг өмнөх оны 1-р сартай харьцуулбал өөрчлөлт ямар байна вэ? Энэ оны жилийн ихнээс тоог тухайн өнгөрсөн оны жилийн ихнээс тоотой харьцуулахад сараар нь илэрхийлвэл ямар байна вэ гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр яг хоёул ингэ л да. За 4 сар хүртэл ингээд татвар тодорхой бус өссөн учраас энэ хэсгийг зүгээр орхичих. Тэ? Гажууд л орцсон гэдэг. За гэхдээ тухайн сарынхаа тоон дээр орхиж болох боловч оны ихнээс тоо бол биднэрт бол бас нэлээд хилнэ. Яагаад гэхээр энэ чинь бүтэн жилээр байгаа учраас. За тэгвэл 6 дугаар сарын байдлаар энэ оны 6 дугаар сарын байдлаар өмнөх оны 6 сартай харьцуулбал манай Монгол банкны худалдаж авсан алтны хэмжээ 18% буурсан байна. За жилийн ихнэхтэйг ингээ харьцуулбал 16% буурсан байна. За энэ бол жилийн ихнээсээ бодсон зөрүүгээр ингээ бодоход бид нар өнгөрсөн оны үнийн дүнгээр явж байна үү те? Тийм, тонноор. Тонноор явж байна те? Тийм. Килограммаар явж байгаа. 1.1 тонн гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн оны энэ оны одоо эхний 6 сарын байдлаар авсан алтны хэмжээ өнгөрсөн оны эхний 6 сараар байдлаар авсан алтны хэмжээнээс 1.1 тонноор бага байна гэж гаргаж ирж байгаа. Тэгэхээр яг бас энэ дэр тайлбарыг өгч болно л та. Одоо энэ жил бол нэлээд бас сүүл дулаар л аа цагаагаар. Тэгэхээр олборлолт хойшлсон байж болно. За тэгээ бас нөгөө бас харамсалтай хэрэг гарсан шүү дээ, тэ? Алтны олборлолтын компани дээр бас осол гарсан юм. Тэрнээс болоод нэлээд шалгалт хяналт бол бас нэлээд чангарсан. Тийм учраас энэ шалгалт хяналт бол маш их байсантай холбоотойгоос олборлолт харьцангуй хойно эхэлсэн. Бас яг ийм нэг онцгой жил бол байгаа. Гэхдээ 1.1 тонн алт гэдэг бол 100 тэрбум төгрөгийн ялт гэсэн үг шүү дээ. Ядаж 6 дугаар сард алтны ханшныг овоо өслөө дээ тий. Тийм 6 дугаар сард одоо 2-7 хоногийн дотор одоо бараг $100 өрсөлдөө шүү дээ. Яг тэр боломжоос цаа ингээ орох хоцорчлоо тийм ээ. Тийм тэр үед нь одоо бага хэмжээний одоо ингээ трейлэн буцаа эргэжлээ шүү дээ тий. Одоо нөгөө гадуудлын дайнс ч болоод ханш чи ингээ сайхан дэшээ явж идэл бид нэр дотоод одоо би бол хэлэх гээд энэ татвар өсснөөс болоод далд хэлбэр шилжчихүүдээ гэж. Энэ бол миний таамаглал. Тэрнээс болоод буцаад тренд олборлолтын тренд маань унчих хэрэгсэлтэй. Тэгэхээр яг уу манай нөгөө нийт валютын нөөц чинь нэмэгдэхгүй болж байгаа. Тэгэхээр яг уу ерөнхийдөө бол яг эцсийн байдлаар одоо далд хэлбэр шилжчихлээ гэж хэлэхэд бол эцсийн дүгнэлтэхэд бол эрт байна. Он дуусаагүй онд дөнгөж ихний хагасд орж байна. Гэхдээ миний гаргаж байгаа таамаглал hypothesis бол далд хэлбэр лөө 25% буюу 5 тонн алт шилжих эрсдэлтэй байна. Оны эцэс гэхэд. Тэгээ бүтэн жилээр нь тооцож байгаа шүү дээ 5.5 тонн ч. Бодоход одоо 5 тонн алт далд хэлбэр лөө шилжчих үедээ. Одоо ихний хагас жилээр тоннуудаа ингээ харахаар 1.1 бол дутцсан алгуулсан байна. Тэгэхдээ энэ бол магадгүй энэ цагаагаараас болсон байж магадгүй энэ хяналт шалгалтаас болсон болоод энэ олборлол жоохон хойно эхэлсэн байж магадгүй гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр яг одоо хагас жилийн байдлаар бол ийм тим гэдэг үнэхэд арай эрт байна.
Гэхдээ миний таамаглал бол би сая хэллээ. Тийм байгаа. Сар болгон Монгол банк маань тоонуудаа гаргана. Тэгэхээр хоёлаа сар болгоны тоонууд апдейтлаад харна. Тэг ингээ яаж өөрнөх нь. Ийм байл юм те. Эхний 6 сар, сүүлийн 6 сар бол хамаагүй их олборлт явагддаг үед байх шиг байна те. Тэгэхээр эхний 6 сард л 1.1 тонн тутчихж байгаа бол үлдсэн 6 сарын хугацаанд бол 3-4 тонн бол тутчих юм эсвэл байгаа л гэж үзэж шүү дээ. Миний таамаглал зөв бол шүү дээ. Миний таамаглал буруу байгаад зүгээр одоо энэ эхний 6 сард бол энэ цагаагаар хойно дулаарсан хяналт шалгалттай байснаас болоод олборлт хойшлсон бол магадгүй дараагийн 6 сард бол хэвийн нөхцөлд орчих юм бол олборлт бол алдахгүй байх магадaltaй гэсэн үг. За ийм асуудал байна. Тэгээд бас иргэн саны өнгөрсөн нөгөө 3 сард ярьжсэн тооцоо маань энэ л да. Тэгэхээр өнгөрсөн жил бид нар 22 тонн алт авсан юм байна. За тэгээд 2.5-аас одоо 5 болоод өсчлөө роялти маань. За тэгэхээр энэ дээр бол 55 тэрбум төгрөгийн нэмэлт орлого болно. Гэтэл нөгөө талдаа үнэхээр 5.5 тонн алт хэлбэр шилжчих юм бол бид нар 208 тухайн ханшаар шүү дээ 3 сая ханшаар. Одоо энэ чинь бүр өндөр болсон маа шүү дээ. 3 сарын ханшид чинь 1320-30 долларын ханш байхгүй. Тэгэхэд одоо ч $1400 болсон явж талтна. Тэгэхээр энэ чинь бол дахиад баг одоо юу $78 баг 5% өссөн гэсэн үг тий. Тэгэхээр 250 10. За 220 орчим сая долларын үнэлгээтэй болсон байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр 220 сая долларын үнэлгээ бүхий алтаа одоо ингээд алдах юм бол энэ бол өөрөө өнгөрсөн жилийн бүтэн Монгол банкны интервенцийн 19%-тай тэнцэж байна. Буюу энэ чинь том тоо гоцтой. Энэ одоо энэ жил ингээ байхгүй болох нөгөө доллар яах вэ гэдэг асуудал чинь дараагийн асуудал болох гэдэг шүү дээ. Яагаад тэгэхээр алт бол бидний хамгийн нөөц валютын нөөцийг бүрдүүлж байгаа чөлөөт өөрсдөө захиран зарцуулах боломжтой валютын их үсэр гэж байгаа. Тэр бүгдээр нөхцөлөд яаж өрнөхийг харъя. Эндээс бол зүгээр нэг зүйл аюул тодорхой харагдаж байна. Бодлого боловсруулагч нарын шийдвэр гаргалт гэдэг бол одоо маш олон хүний хувь заяаг шийдэж байна. Тэ хувь заяаг шийдэж байна. Тэр олон компаниудын олборлтыг шийдэж байна. За тэнд Монгол банкны тэр худалдаж авдаг хэмжээг шийдэж байна. Цаашлах юм бол явсаар хагаад дам нөлөөгөөрөө долларын ханшид хүртэл нөлөөлж байна. Тэгэхээр бодлого боловсруулагч нарын шийдвэр гаргалт гэдэг бол 360 градус асуудлыг хараад хамгийн бага сөрөг нөлөөтэй хамгийн өндөр эерэг нөлөөтэй тэр нийлбэр дүнгээрээ тэр сонголтыг хийх нь өөрөө бодлого боловсруулагч нарын үүрэг хариуцлага ажлын үр дүн байна. Тэгэхээр эндээс бол би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бус хүмүүсийн хувь заяаг, бусад хүмүүсийн компани ирээдүйг шийдэх хэмжээний нөлөөлөл үзүүлдэг тийм том шийдвэр гаргаж байгаа бодлого боловсруулагч нар шийдвэр гаргагч нар бол тэр хэмжээний өндөр хариуцлагатай байх хэрэгтэй байна гэдэг л хэлэх гээд байна. Хоёулаа өмнө нь яг нэг ярьж байхад бас дурж ирснийг үгээс саналаа. Тэрний үеийн гэхэлэр орлого олдог хэрхэн бүтээгдэхүүн ингээд татвараар зодоод нөгөө нэг зардал гарч байгаа бүтээгдэхүүнээ ингээд татварыг ингээд багаалгаад байдаг тий. Энэ буруу юм шигтэй гэж ярьж ирсэн юм. Тэрийг бас дахиад хэлье гэж бодож байна тийм ээ. Орлого олдог маш цөөхөн бүтээгдэхүүн байгаа долларын орлого олдог тийм ээ. Тэрийг сайн татвараар хальж дэмжиж өгөх юм шиг. Эргээд бид нар виски, автомашин гээл те маш их тансаг хэрэглээ гаднаас оруулж ирдэг тийм ээ. Энэ бол маш том валютын урсгал явж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар харин татврын тултал тавьж өгөөд яг өнөөдөр үннийг хэлэхэд Монгол иргэн нэг Шотландаас оруулж ирсэн скотч угаач яах юм бэлээ. Америкаас оруулж ирсэн виски угаач яах юм бэлээ. Тэрний татварыг тултал тавьчмаар байгаа. Тэгээ эргээд орлого олж ирж байгаа. Цөөх хэдэн бүтээгдэхүүн татварыг хөнгөлөөх юм бол эргээд $8 ханш чинь зөв тогтоод нөөц нь бүрдээд явах зөв макро эдийн засгийн бодлого болох юм болоо да гэсэн бас тийм бодол байгаа юм. За тэгээ өнөөдөр мөнх эрдэнэ бит хоёр бол алтны роялтигийн тухай яриад за тэгээ тэрнтэй холбоотойгоор ингээд татварын асуудал өөр бас ямар энэс гадна альтернатив тийм ээ сонголт байгаа тухайс дурдаад өнгөрлөө. Тэгээд бит хоёрын анхаарал тавьсан. Баярлалаа.